Мейкап гэдэг маань цэвэр нөгөө нэг хүн дуртай зүйлдээ нөгөө илүү цаг зарцуулахаар амжилтанд хүрч болохын л одоо баг зэрэг жишээ нь болчуудаа л гэж бодоод байгаа. Батүлцэн авахтай ихчим гэдэг мейкап артист мэргэжилтэй. Дэлхийн аваргын тэмцээн маань ерөнхийдөө гоо сайхны олимпик гэж нэрлэгддэг дэлхий дээр зохиогддог хамгийн том тэмцээн байгаа. 75 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. 2000 гад оролцогчтой 10,000 гаруй бүтээл. Миний яг bridal makeup, commercial bridal makeup гэдэг амьдралын хормын энэ төрөл нь болохоор бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэн илүү тодтгох. Энэ тэмцээн маань тухайн жилийнхээ өнгө төрхийг ерөнхийдөө ол харуулдаг. Миний хувьд болохоор яг натурал бодолттой ямар байвал эмэгтэй хүн хурмынхаа өдөр ганц тохиолдох тэр баярынхаа өдөр тийм одоо үзэсгэлэнтэй ялтамхан игдүүтэй харагдаж болох юм. Тэр алганыг ерөнхийдөө ол харуулсан тийм бодолтыг хийсэн байгаа. За энийг ерөнхийдөө бол яг бэлэн мөнгөч гэдэг юм уу те дагаад тийм юм чамд бэлгэлэн ч гэдэг юм ийм шагнал бол идэггүй. Энийг дагаад цэвэр нэр хүнд гэж л боддог. За тийм миний хувьд болохоор яг үнэхээр төсөөлөөгүй. Яа тэгэхээр үнэхээр мундаг оролцож одоо Украин, Казахстан гэдэг ингээд бүр мейкапаараа дэлхийд тэргүүлдэг улсаас жишээлбэл бараг 50 гаруй хүн оролцоод Украинаас гэхэд л 50 гаруй. За ингээд олон жил мейкап хийчин те. Тэгэд энэ удаад би 3-4 л орцлоо. Ядаж ганц дээр нь гэсэн нэг тийм шунал ал төрдөй юм байлээ. First place commercial bridal makeup goes to 5-4 зарлагдаад 3-2 гэл завгаасаа л ойлгомжтой байна байхгүй гэж одоо за ямар бүтээл бол нэгдүгээрээнд орсон ингээ харсан чинь Mongolia En Chimeg Batulzi. Sorry if I mispronounced, but congratulations from Mongolia. Миний зүгээр тэр бүтээлийн зураг гараад ирсэн. Тэгэхэд бол нэрээ бүр үнэхээр бүр шокнд ороод бараг л би сая хэдэн хоног бүр үнэхээр өөртөө итгэхгүй гэдэг шиг. Яа тэгэхээр Монгол улс маань нүүр бодлолтаараа мэдээж мөнгөн медаль багаараа гэх маш олон шагналуудыг авч ирсэн. Гэтэ ганцаарчсан төрөлд ерөнхийдөө аваргын зам авч байгаагүй. Ойлгүй яг би бүр 30 минутын турш тэр Монголиа гэдэг нэрийг сонсоогүй өөрийнхөө овг нэрийг сонсоогүй зүгээр тэр зургаа хараад би баг 30 минут чихэн ойлсон баг. Ерөөсөө одоо наад дээр байгаа палаж гэдэг юм уу те титэм митмиг өөрөө нөгөө зориулж ер нь бол хийлгсэн. Өнгөрсөн жилийн хүртэл бид нар нэг Монголоосаа медаль аваад одоо Парис талсан тэмцээнд Монголоосаа медаль аваа явъя гэж яхад ерөнхийдөө Европ зохион байгуулагдаж байгаа те дийлэнх одоо бусад хүмүүсийн харах өнцөг нүд те Европ хүмүүсийг хөөрхөн гэж хард юм байна. Европ медаль дээр бодолтой хийгээд оролцож байсан. Бас тэр хүнэндээ бид нар маш амжилттай оролцсон. Тэгээ энэ жилийн хувьд болохоор яагаад Монгол гоо үзэсгэлэн дэлхийн нийт хүлээн зөвшөөрчлөхгүй гэж те Монгол хүмүүсийн гоо үзэсгэлэн ерөнхийдөө дэлхийд таниулна гэд медалаа сонгосон байгаа. Мэдээж медаль маш чухал. Дээрээс нь зураг авалт бас энэ тэмцээнд маш чухал. Аль болох медалийнхоо яг тэр монголчуу гэсэн бүх зүйлийг айгуу гоё тодтогч өгөхийг хичээсэн. Манай Монгол бүсгүйч айгуу гоё хацрын ястай. Энийг бас дэлхийн нийтээр гоё одоо хүлээн зөвшөөрөх ёстой байхгүй. Бүгдээрээ дийлэнх бусад орнууд нэг одоо хүн гэхэд нэг л төрөлдөө маш сайн бэлдээд ингээ ордог ч юм уу тий. Бид нар алхахлаарэ нэг орж байгаагийнх байж болох бүх төрөлт нь ороод үзье гэл ингээл өнгөрсөн жил 3-4 төрөлд оролцсон. Энэ жил бас 3 төрөлд өөрсдөө сорцгоосон. Тэр дундаас ерөнхийдөө 10 дугаар байр, 11 дугаар байр гэдэг маань бас нэлээд том амжилт болж чадсан. За нөхөр хоёр хүүхдээ амьдардаг. Яг миний үндсэн мэргэжил болохоор Солонгос улсны орчуулагч мэргэжилтэй. Наруми Makeup Studio гэхэд хамгийн анх яг ингээд эхэлж байхад Наруми багш дээр очиж сурч исэн. Тэгээ дараа нь Солонгос улсад мэргэжилд ажилласан, Тайван явсан гэл ингээл ерөнхийдөө бол мэдээж эн чинь хувь хүмүүс одоо хоббигоор ч гэдэг юм уу суралцах боломжтой боловч мэргэжлийн нарийн техник гэдэг зүйлүүд бас байгаа. 100% ерөөсөө л энэндээ зориулсан өнгөрсөн 7 жилийн хугацааг бол
Ер нь бол ээжийн хувьд ч гэдэг юм уу те хань ижлийн хувьд жоохон муу тал руугаа орж магадгүй. Яа тэгэхээр бүр өгч байгаа юм шиг энэ нөө мэрэгчлээ л ингээл хамаг юм зориулаад тэгээ ээгийн косметиксийг болохоор 3 жилийн өмнөөс үүсгэн байгуулад явж байгаа. Дива маань болохоор ерөнхийдөө бол нүүр бодолч яг сургалт үйлчилгээгээр дагнасан. Ээгийн косметикс маань болохоор одоо нийтдээ багс хэрэгсэл, нүүр бодолт, скин кэр буюу арь сурчлагын нийтдээ 25 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дийлэнх бүсгүйчүүдийн асуудал маань ингээд нүүрэндээ тохируулж зөв бүтээгдэхүүнээ сонгож чаддгүй, ямар бүтээгдэхүүнийг хэрэглэхээ мэддэггүй те айгу буруу арчилгаа хийдэг гэдэг иймэрхүү маш олон шалтгаанууд байсан. Тэгээ тэндээс ерөнхийдөө ол өөрийнхөө бизнесийн санааг олж аваад яг л Монгол бүсгүйчүүдийн арьсан тохирсон те одоо манай Монгол орны эрс агаарын бохирдолтой юм хатуу ширүүн нар хурцаар тусдаг ийм уур амьсгалд зориулагдсан бүтээгдэхүүнийг тухайн хүнийхээ яг арьсны онцлог төрөлд зориулж гаргаж ирснээр илүү давуу талтай. Өөрсдөө ерөнхийдөө солонгост үйлдвэрлүүлдэг. Би үнэхээр гоё уралтай байсан ч гэсэн бусдын юм гоё харагддаг нэг тийм байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл за магадгүй би давхраатай нүдтэй байлаа гэх надад давхраагүй нүд илүү гоё таалагддаг ч гэдэм үү. Ингээд байхгүй зүйлээ үргэлж хүсдэг нь бүсгүйчүүдийн одоо нэг юм одоо байнгын сэдв. Зүгээр өөртөө байгаа гоё зүйлсээ би яг мэдрээсэй л гэж хүсдэг. Хувь хүн болгон давтагдчихгүй гэдэг шиг те таны царай төрх бүх юм давтагдчихгүй учраас ерөөсөө өөрсдөө голж шилж агаарай гэж хэлмээр. Энэ амжилтыг нэг тодорхой хэмжээний жижиг амжилт гэж үзэх юм бол энэний ард ерөөсөө цэвэр найз нөхөд гэр бүл одоо тэ иргэн тойрны хүмүүс дэмжигчид үйлчлүүлэгчид ер нь бол бүгд байсан.